За hi guys. Өнөөдрийн бичлэгээр хэрхэн авах вэ? Part 3 зодиак скин авах талаар бичлэг орж байна. Энэхүү ивент нь ордуудыг баатрийн limited time скин болгон бийжүүлсэн скинүүд юм. Тиймээс скин бүр одоо орны 6 тооллоор тодорхой цаг хугацаанд солигдож гардаг гэж. Ихэнх хүмүүс эзэнээс хизээ өөртөл ямар скин гарахыг мэддэг болохоор би одоо тань зааж өгье. 3 сарын 21-ээс 4 сарын 19 хүртэл хонь буюу Hilda. 4 сарын 20-наас 5 сарын 20 хүртэл өхөр буюу Minotaur. 5 сарын 21-ээс 6 сарын 20 хүртэл ихэр буюу Selena болон Karina гардаг. Karina нь болохоор Shop'д 899 diamond-аар зарагддаг байна. 6 сарын 21-ээс 7 сарын 22 хүртэл Milky буюу Zask. 7 сарын 23-наас 8 сарын 22 хүртэл Арслан буюу Badang. 8 сарын 23-наас 9 сарын 22 хүртэл Охин буюу Odette. 9 сарын 23-наас 10 сарын 22 хүртэл Jinlu буюу Lunox. 10 сарын 23-наас 11 сарын 21 хүртэл Хилэнц буюу Hellcourt. 11 сарын 22-наас 12 сарын 21 хүртэл Ном буюу Эртэл. 12 сарын 22-наас 1 сарын 19 хүртэл Матар буюу Мартис. 1 сарын 20-наас 2 сарын 18 хүртэл Хумх буюу Аврора. 2 сарын 19-наас 3 сарын 20 хүртэл Загас буюу Lancelot ийхүү гардаг байна. Тэгээ та бүхнийг мэдсэн шин дуртай зодиак скинээ хүлээж байгаад авч болно гэсэн үг юм. Өөрийнхөө ордны зодиак скинийг авчулж бас үртэй байх та тий. Би болохоор өөрөө энэ жил өөрийнхөө ордны зодиак скинийг аваад дурсгалаад гадгалцсан байгаа л та. За тэр яг уу ивэнтэд тайлбарж эхлэе. Зодиак сава ивент нь нэг дараалал тутамд 1-5 хооронд хэдэн ч стар өгч болох ба энэ стар нь 100 болох үед та тэрхүү зодиак скинээ авах юм. Тэгээ бас маш бага магадaltaйгаар нэг дараалтнаас 100 стар аваад скинээ шууд авах боломжтой. Гэхдээ энэ магадлал нь болохоор 0.1% л та. Нэг дараалтын үнэ нь 20 diamond, 5 дараалтын үнэ тэгэхээр 100 diamond болж байгаа юм. Гэхдээ зөвхөн diamond-аар дардаг ивент биш ба Crystal of Aurora-гаар дарах боломжтой. Ивент гараад эхний 7 хоног 30-40% хямдардаг ба үүн дээр үндэслэн илүү хямд авах боломжтой байд юм. Та өмнө зодиак скин авч байсан тань зодиак скин байдаг бол дараагийн зодиак скинээ илүү хямдхан авахд хэрэг болох юм. Нэг зодиак скин 10 стар гэдэг ба макста 60 стар хүртлээр бүрдэх боломжтой байдаг юм. Тухайлбал та 5 зодиак скиндээ 6 дахь скин авах гэж байна гэж бодъё. Тэр үед та 50 стараас эхлэн гэсэн үг юм. Тэгэхээр та скин ихтэй байх тусмаа илүү хямд авах гэсэн үг юм. Энэ бүхэн төр үнсэн таны дуртай зодиак скинийг яаж авахыг зааж өгье. Би хувьдаа зодиак скинийг зорж авдаггүй. Ямар нэг ивент дээр дарж байхдаа олж авсан. Crystal of Aurora-гаа цуглуулж агаад дарчдаг л та. Жишээ нь weekly diamond pass авлаа гэхэд бандлаас нь 10 Crystal of Aurora авдаг тийм үү. Тэрийгэ хадгалаад өдөр болгон авч болдог. Crystal of Aurora daily supply monthly-га аваад тэгэл стара нэвэл 300 Crystal of Aurora өгчдөг л дөө. Тэрийгэ хадгаж байгаа л энэ зодиак скин авчдаг шүү дээ. Crystal of Aurora-гаар дарвал ер нь ашигтай байдаг болохоор тэрнгээр дарцгаая. Эхний 7 хоног 30% хямдралтай байдаг болохоор 5 дарахад 70 Crystal of Aurora болно. Үүн дээр үндэслэж авах арга олцгоё. Даралтаас хамгийн бага буюу 1 стар нэмнэ гэж бодъё. 100-д дарах учир 5 хувааж 20 удаа дарна гэсэн үг болж байна. 70-ыг 20 дүржүүлэхээр 1400 эрэхтэй болж байгаа юм л та. Багтаа Crystal of Aurora-н diamond-аар дарахаас 20% өнгөлдөг гэж бодож үзвэл 1120 diamond болж байгаа юм. Гэхдээ заавал ингэж мөнгө өрөх аль байхгүй гэж би хувьдаа боддог. Том ивентүүдээр дарах гэж байхад үнэгүй дагалдаж ирдэг Crystal of Aurora-гаар хатгаж байгаа л дарчиж болдیں۔ Жишээ нь би өөрөө Star Chest дарж байгаад Star-аа аваад 300 Crystal of Aurora аваад Monthly-га аваад гайгүй их болцохоор дараад л авчихсан. Тийм болохоор миний хувьд зүгээр бусад ивентүүдийн хомрогонд нь явчихдаг скин гэсэн үг юм уу да. Тэгэхээр та нар Crystal of Aurora олсон үедээ 30% хямдалтай байвал дараад байвал авчих нь л гэсэн үг. За энэ ивентийн талаар ярих зүйл ингээд дуслаа. Bye guys.